Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулдаг соёлын наадам энэ жил 10 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. Энэ наадмын гол зүйл бол монголчуудын нүүдлийн соёл, орчин цагийн менежментийн хослол гэж. Зүгээр нэг Улаанбаатар хотод юм уу амарчлаад хийчих юм биш. Хүйд олон худагт хийя. Тэнд бол хуушуур, ус ундаахан, ганцхан худалдаахан үзэх харах танилцуулах юм бол үнэн чанартай огт байгаагүй. Монголын нүүдэлчний соёлын болон орчин үеийн урлагийн гол ололтуудыг шингээсэн гэрүүдийг ингэж бий болгосон. Шагаан наадахч гэдэг юм уу, эсгийн урлалч гэдэг юм уу. 2 бүтэн өдөр бол урлагийнх нь тасралтгүй тоглолт наадам үзүүлдэг. Үнэн чанартай бол хүйд олон худгийн гол соёл урлагийн цөмн болж ингэж тогтсон. Үндэсний соёлыг дэлхийд дахинд хүргэхэд бол байшин барилга гэхээсээ илүүтэй яаж энэ байгальтай ойрхон Монгол гэртээ яаж холбох вэ гэдэг асуудал байгаа юм л да. Тэр энэ холбох асуудлын шийдлийг бол соёлын наадам бол шийдэж өгсөн гэж би бодож байна. Бидний үндсэн ураа бол соёолон үзье, соёлоороо бахархъя гэсэн ийм үзэл санаа байгаа. Наадамчин олон та бүхэн хүрэлцэн очоорой. Бид та бүхнийг Монголын нүүдлийн соёл, орчин үеийн соёлын менежментийн бүхэл зүйлтэй танилцуулах болно. Та бүхэн сайхан надаарай.